ганцхан шүн нойр дутуу байх юм бол маргааш өдөртөө бидний дархлаа 70%-аар буурдаг. Дээрээс нь нэг шүн нойр дутуу байвал маргааш өдөртөө бидний тархины үйл ажиллагаа болох сэтгэн бодох үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт маань 40%-аар буурдаг. За сайн байцгаана. Бид нэр яг одоо Better Mind нойр гүйдэл сэтгэл зүйн төвдөр хүлцэн ирээд байна. За өнөөдөр бид нар нойрыг илүү сайн судалсан дугаар хийж байгаа. За бид нар эхний одоо ярилцах зочин эмч маань бол мандах эмч байж байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Нойрны талаар яг юм одоо цуврал маягийн одоо эмч нартай илүүхээр ярилцсан, хүмүүст илүүхээр шийдлийг ойлгуулах дугаар хийж байгаа. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд бол сэтгцэн эмчшээс илүү ингээд ойлголтыг аваад цаашгаа явуул илүү ойлгомжтой, дараалтаа болох гэж бодож байгаа. Тэгэхээр эхний асуулт бол нойр ерөнхийдөө эрүүл мэндэд яагаад чухал юм бэ? Энэ талаар таас хэлж өгч. Нойр гэдэг бол утсаар ярих юм бол бидний цэнэглэгч юм. Цэнэггүй үнэтэй утсыг бид нэр ашиглаж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан өнөөдөр хэр ирч хүчтэй байх вэ? Хэр ажлын бүтээмжтэй байх вэ? Хэр сэтгэл санаа өөдрөг, стресс төсөвтэй байх вэ гэдэг маань өчигдөр шөнөөс эхэлсэн байдаг. Шөндөө бид 4 янзын нойроор унтдаг. Энэ нойрноос хамгийн ач холбогдолтой нь шөнийн 22 цагаас 1-2 цагийн хооронд үргэлжилдэг гүн нойрны цаг байдаг. Энэ гүн нойрны цагт бидний амин чухал эргэтэн болох зүрх, дээд зэргээр амардаг. Дээрээс нь тархины маань идэвхжил буураад маргааштай зарцуулах энерги эрчим хүчээ тархи маань өөрөө үйлдвэрлээд ураад. Тэгэхээр шөнийн тэр 22 цагаас 1-2 цагийн хооронд хэр унтсан бэ? Тэрнээс хамаарат бид нэр маргааштай ядарахгүй эрч хүчтэй хий бүтээ гэсэн ажилд хүрлээ хамжуулах боломжтой болдог. Дээрээс нь үүрээр 3 цагаас өглөөний 7 цаг хүртэл үргэлжилдэг зүйт нойрны үе. Энэ зүйдлж байх үедээ маргааштай зарцуулах аз жаргалын давар. Дээрээс нь сэтгэл тайван амгалан байлгадаг GABA гэдэг бодисууд тархинд хамгийн идэвхтэй ялгардаг. Тэгэхээр үүрээр сайн унтах юм бол маргааштай өөртөө итгэлтэй, аз жаргалтай, сэтгэл дүүрэн бөгөөд эргэн тойрны стресс төсөвтэй байдаг. Тэгэхээр нойр гэдэг бол маргааш хэм байх вэ гэдгийг маш шийддэг. Чухал зүйл. Нойр гүйдэл гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Одоо өнөөдөр одоо би тэр яриаг сонсож байгаа хүмүүс бол за яг нойр гүйдэл гэдгийг би олж мэдчихмээр байна гэсэн эрэл хайгуул явж байгаа. Тэгвэл та яг нойр гүйдлийг хэлж өгч. Нойр гүйдэл бол үргэлжилж байгаа хугацаанаас хамаарна. 1-2 өдөр, магадгүй 2-3 шөнө амьдралын байр байдал, орон байрнаас хамаарат бид нойр хямарч болно. Энийг бол нойр гүйдэл гэж үзэхгүй. 30 хоног ба түүнээс дээш хугацаагаар өдөр болгон нойр хямралтай байхыг нойр гүйдэл гэж үздэг. Нойр гүйдэл хугацааны хувьд богино байж болно. Эсвэл хугацаа хангалттай 8 цаг унтсан ч гэсэн дундаа олон сэрдэг. Зүүд ихтэй, хажуугийн хүний хөдөлгөөн, дуу шуугааныг мэдэрдэг. Ингэж хөнгөн сэрүүгээр чанаргүй унтж байгаа хүртэл нойрны хямралтай ордог. Насанд хүрсэн хүн бол шөнийн хугацаанд 7-8 цаг хамгийн багтаа унтах ёстой. Дундаас ирэхгүй, зүүд харьцангуй багтай, нам унтаад өглөө босохдоо амарсан, эрч хүчтэй мэдрэмжтэй босох юм бол нойр хэвэн гэсэн үг. Харин 7 цагаас бага хугацаагаар унтдаг. Унтсан ч гэсэн шөндөө олон дахин сэрдэг. Зүүд ихтэй, зүүд нь маш тод, өглөө ядарсан, ноцоорсон байдалтай босдог бол нойрны асуудалтай байх магадaltaй. Маш ойлгомжтой хэлж өглөө шүү дээ. Тэгэхээр би яг одоо танаа эмнэлэг дээрсээ ингээд хурцж ирээсээ эмнэлэгтэй танилцаад харж байхаар эмэгтэй хүмүүс ус их байгаад байна л да. Тэгэхээр нойр гүйдэлд хүүс ямар хамааралтай байна? Одоо яг хөвтөж байгаа хүмүүсийг хараад ч юм уу эмэгтэйчүүд илүүхээр одоо нойр гүйдэлд орсон юм уу гэдэг дүгнэлт бас хийх одоо маягтай болоод байна л да. Тэгэхээр та яг нойр гүйдэл хүүс хэр хамаарж байгаа энэ талаар хэлж өгч. Ер нь олон улсад хийгдсэн судалгаагаар нойр гүйдэлд эмэгтэй хүмүүс 55%, эрэгтэй хүмүүс 45%-ийг эзэлдэг. Гэхдээ эмчит хандаж байгаа тохиолдлуудын бараг 80-аас 85% нь хөвчлийн эмэгтэйчүүд байдаг. Яагаад тэгэхээр эмэгтэйчүүд маань илүү сэтгэл санааны байдал, нойрны хямралаа илүү мэдэрдэг. Дээрээс нь нойр хямарсан байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг байх нь л дээ. Тэгэхээр 10 хүн үзүүлэлээ гэхэд 1-2 нь л эрэгтэй хүн байдаг. Эмнэлэгт 10 хүн хөвтлээ гэхэд
нэг юм уу хоёр нь л эрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд эрэгтэй хүмүүсийн маань эмчэд үзүүлж байгаа тохиолдол нь гэр бүлийнх нь хин нэгэн гишүүн тэр хүний өмнөөс эмчэд үзүүлэх цаг авсан. Эсвэл нойргуудлаа хүндрүүлээд сэтгэл санааны хямрал, архаг мэдрэлийн ядаргаанд ороод нэлээд асуудалтай болсон үедээ эрэгтэй хүмүүс маань эмчэд хандах хандлагатай байна. Тийм учраас одоо яг эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэй хүмүүс байна. Өөрсдөө хүлээн зөвшөөрч байна те. Би нойргуудалд орсон гэдгээ маш сайн мэдж байна. Биеэ илүү сайн одоо чагнаж ойлгож штэ те. Эрэгтэй хүмүүсийн маань хувьд нойргуудсан гэдгээ мэднэ. Гэхдээ би ямар нэг байдлаар биеэ дагаад энэ нойрны асуудлыг шийдэж чадна. Ард нь гарна гэсэн өөртөө ихтэй байдал маань нойргуудлыг илүү хүндрүүлсэн үед эмчэд хандахад нөлөөлөд байна уу гэж анзаардаг. Яг зөв. Яг л тийм юм байна. За тэгвэл нойргуудал гэдэг зүйлийг хүн тоохгүй ингээд удаа яваад байх юм бол эрүүл мэндэд өөрөө ямар сөрөг нөлөөлөд байж байна. Ялангуяа манай эрэгтэйчүүд сонсож байгаа бол эрүүл мэнд тал руугаа одоо анхаарал муу хандуулдаг гэж ярьж штэ. За эрэгтэйчүүд байла. За эсвэл бас зарим эмэгтэйчүүд маань ч гэсэн өөрөө бие даагаад өөрөө шийдэж чадна гэдэг нэг юм зүйл маань өөрөө бас тэр хүчнийг хүндрүүлэх энэ зүйл рүү оруулж штэ. Тэгвэл энэ эрүүл мэндэд яг ямар сөрөг нөлөөлөлтөд хүчрүүлж байна гэдгийг таас товчхон мөгөө тодорхойлж өгөөч. Нойргуудал маань түрүү хэлсэнчлэн бүтэн сар үргэлжилж нойрны хямралтай гэж унш тавигдана. 3 сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилсэн байвал архаг нойргуудал гэж үзнэ. Хэдэн жил үргэлжилснийг харахаг гэхгүй. 3 сар л таны нойр хямарсан бол архаг нойргуудалтай гэж үздэг байх нь. Нэлээд хэдэн жилийн өмнө бол шалгалт, маргааш шалгалттай, эсвэл маргааш чухал уулзалттай гэх юм бол өмнөх шөнө нойроо хугасалж бэлддэг байсан шүү дээ. Тэхийг ч ер нь зөвлөдөг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Харвард их сургуулийн нойр судлалын төвд хийгдсэн судалгаагаар маргааш чухал ажилтай гэвэл маргааш том шалгалттай бол бүгдэн 7-8 цагийн нойроо аваарай. Тэгжээж маргааш тархины үйл ажиллагаа 100% хэвийн явагдах нь байна. Тэгэхээр бид нэр тархиараа, оюун ухааныхаа чадвараар, сэтгэн бодох үйл ажиллагаагаараа амьдралаа авч явдаг шүү дээ. Ажил төрлөө амжуулдаг. Тэгэхээр нойр гэдэг бол тархины богино хугацааны үйл ажиллагаа. Дээрэс нь бидний эрч хүч, хэр сайхан ааштай байх вэ? Гэр бүлийнхэнтэйгээ хэр таарамжтай байх вэ? Ажлын хамт олонтойгоо хэр сайхан харилцаатай байх вэ гэдэгт маань нөлөөлдөг. Нойр дутуу олон сар явах юм бол бидний биед маань стрессийн даврын түвшин харьцангуй нэмэгддэг. Кортизол, адреналин гэдэг стрессийн даврын түвшин цэсэнд их өндөр байгаа үед өөнд их мэдрэг. Хүний санаандгүй хэлсэн үг, санаандгүй харсан харцанд их мэдрэг, амархан гомддог, ууралдаг, эмзэгэлдэг, дуу шуугааны хүртэл их төгшөөдөг. Үүнийгээ дагаад сэтгэлийн хөдлөлөө хянах чадвар нойргуудлын үед сулардаг. Ууралахгүй шүү гэж бодсон ч нэг л мэдгээд дүрс игээд ууралцдаг. Гомдлохгүй шүү гэж бодсон ч гэсэн жижиг сажиг юмд гомддог, амархан уйлдаг болдог шинжүүд илэрнэ. Цаашаалах юм бол эдгээр шинжүүдийг тоохгүй байвал нойргуудлын шалтгаантай сэтгэл готрлын шинж, сэтгэл түгшилтийн шинж хүмүүст илэрдэг. Ер нь эмнэлэг тандж байгаа хүмүүсийг анзаарахад эхлээд дан ганц нойрны хямралтай байгаа үедээ хандж байгаа хүмүүс маш ховор байдаг. Нойргуудлыг архагшуулсан. Доод нь 2-3 жил үргэлжлүүлсэн. Дунджаар ер нь 10 жил нойргуудсан. Энэ хугацаанд нойрыг ер нь хэвийн болгож болох бүх арга хэрэглээд үтсэн. Жишээлх юм бол одоо янз бүрийн бясалгалт явж үтсэн, йогт явж үтсэн, эмийн сангаас асуугаад ямар үйлчлэгээтэй, ямар бицээ халамжтайг нь мэдэхгүйгээр янз бүрийн юмнуудыг туршиж үтсэн. Тэгээд мөн янз бүрийн одоо цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийг туршиж үзээд үр дүнгүй байна гэдгийг мэдээд олон жилийн дараа дээрс нойргуудлаасаа гадна доор хаяж мэдрэлийн архаг ядаргаа, гутрал түгшилтийн шинжүүдийг хавсарсан үедээ эмчэд ханддаг. Таасаа хэллээ шүү дээ. Нойргуудлал гэдэг би яг сая асуух гэжсэн асуултанд та барыг хариулчлаа. Тэгэхээр хоёулаа яг энийг ахаад тодруулаад хэлвэл нойргуудлал бол өөрөө сэтгцэд бол маш хүнд нөлөөлж байгаа юм байна. Тэр дундаа тухайн хүн их амархан гомддог, амархан уйлдаг. Энэ дааврын өөрчлөлтийн үеүүдэд ялангуяа их ажиглагддаг шүү дээ. Одоо манай ээж нар ч гэсэн их ажиглагддаг тэр үеүүдийн шинж тэмдгүүдээс яваад байна. Энэ бас яг нойргуудлал
тухайд их байгаад байвал саяын энэ одоо дааврын хэлбэлзэлд үүсэж байгаа юм шиг шинж тэмдгүү сэтгэл хөдлөх өндөр илрээд байгаа энэ зүйлүүд бас илэрч одоо илүүхээр одоо тэр сэтгцээс нөлөөлж байгаа гэж ойлгож болох уу? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо бэлгийн даавар гэж яддаг шүү дээ. Эр бэлгийн даавар, эм бэлгийн даавар. Энэ эр эм бэлгийн даавар маань хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтвортой байдлыг хангадаг дааврууд байдаг. Бидний сэтгэл хөдлөл, энэ сэтгэлийн мэдрэмжүүд бол дунд тарих болон урт өвтөр тарихнаас ялгардаг. Бичил даавруудын нөлөөгөөр хүсдэг. Баярлах, гуйнах, инээх, айх энэ бүх процессууд маань тархинаас үүсдэг байх нь л дээ. Энэ үүсэж байгаа сэтгэл хөдлөлүүд маань хэр тогтвортой балансаа барих уу гэдгийг бэлгийн дааврууд одоо шийддэг байх. Тэгэхээр одоо биений эм ирэхийн өмнө эмэгтэй хүмүүст бол өндгөвчний эм бэлгийн дааврын төвшин хэлбэлцдэг. Үүнийгээ дагаад сэтгэлийн хөдөлгөөн ч гэсэн тогтворгүй болдог. Зэвсжлийн үед ч гэсэн бэлгийн дааврын өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэл зүйн хямрал, сэтгэл зүйн тогтворгүй байдлаас илэрдэг. Мөн стрессийн түвшин өндөртэй, өөрөөр хэлбэлцсэнд маань стрессийн даавар ямар нэгэн шалтгаанаар өндөр байгаа тохиолдолд ч гэсэн бидний сэтгэл зүй тогтворгүй, хянахад хэцүү болж хувирдаг. Цуснд байгаа стрессийн даавар өндөр байгаад ирэхээр дааврын тэнцвэрт байдал алдагдаад энэ олон шинж тэмдгүүд илрээд энэ сэтгцэд илүү нөлөөлөд байгаа юм байна. За тэгвэл яг нойргол үүсгэж байгаа шалтгааныг хоёул дөрөв ярилцах та маш энгийнээр хандгой хэлж өгсөн. Тэгвэл энэ дондор бол стресс бол маш их өндөр хувийг эзэлдэг гэж ойлгосон. Яг энэ талаас та яг дүүл нойргодлыг биднэрт амьдрал дээр үүсгэж байгаа яг одоо том шалтгаануудыг та бас хэлж өгөөч. Нойргодлын нийтлэг үүсгэж байгаа 3 том шалтгаан байгаа. Хамгийн нэгдүгээр шалтгаан бол архаг стресс. 60-аас 70% нойргодлын шалтгаан бол архаг стресс байдаг. Үзүүлж байгаа хүмүүсээс бол бие даасан цэвэр нойргодлтой хүмүүс их ховор байдаг л та. Ер нь нойргодож эхлэхийн өмнө хэдэн сарын өмнө хэдэн жилийн турш үргэлжилсэн амьдралын болон ажил төрлийн таагүй тавгүй стресснээс болоод нойргодсон хүмүүс дийлэнхтэй ирдэг. Дараагийн бас залуучуудын дунд нойргодол үүсгдэг 2 дахь том шалтгаан бол амьдралын буруу хэв маяг байдаг. Эдгээрт бол одоо оройн цагаар гар утсаа удаан оролдох, унтах орчноо таатай тухтай бүрдүүлээгүй хит халуун орчин, хит хүйтэн орчин, хит тухгүй одоо орд ирэн дээр унтах зэрэг, дээрэс нь алкогол, тамхины хэрэглээ өндөр байх маань нойргодлын бас 2 дахь том шалтгаан болдог. За дараагийн 3 дахь шалтгаан бол бие махбодын эд эрхтний архаг хүч өвчин байдаг. Жишээлх юм бол бамбай булчирхаан дааврын хямрал, чихрийн шижин гэх мэт биеийн дааврын хямрал үүсгдэг эмгэгүүдийн үед заавал 2 цогцоор нойрны хямрал дагалдаж явдаг. Дээрэс нь эд эрхтний архаг өвдөлтүүд, нурууны, хүзүүний, гар хөл дагсан мэдрэлийн архаг өвдөлтүүд, дээрэс нь бүхэл эд эрхтний хавдрын үед нойргодол маань дагалдаж илэрдэг. Тэгвэл хоёулаа стресс хамгийн том шалтгаан нь стресс эзлээд байгаа юм байна. Энэ дотроо ер нь бол бараг 60-70% нийцэж байгаа юм байна. Тэгвэл хоёулаа стрессийн бас яг хүмүүст энгийнээр хэлж өгье. Зарим хүмүүс яг өөрийнхөө энэ зүйлийг стресс гэж хүлээж авахгүй, энэ би стресстэйг гэж ойлгож байгаа. Тэгвэл та стресстэй зүйлүүд дээр одоо танаа эмнэлэг дээр ирж байгаа хүмүүстэр байгаах тийм. Санаандгүй зүйлээс хүн стресстэй болно шүү дээ. Хүн болгон адилхан стресстэй төвшин гэж байхгүй байх. Тэгвэл та энэ талаас нь амьдрал дээр хамгийн энгийн ойрхон байж болохоор яг ийм зүйл дээр хүн стрессж болох юм байна. Эсвэл энэ дээр стрессж болох юм гэдэг санаанд оромгүй зүйлүүд байдаг. Эсвэл яг одоо ийм үед илүүхээр стресс тухайн хүнд үүсээд энэ үед бол хүмүүс эмнэлэг дээр хийрээд байгаа юм байна гэдэг зүйлийг нь хоёул хэлж өгье. Тэгээ стресс бол нойргодолд ингэж одоо илүүхээр нөлөөлдөг гэдгийг хүмүүсээс ойлгож авах тийм. Ер нь үзүүлж байгаа хүмүүсийг дийлэнхийг анзаарах юм бол стресс гэхээр маш том цочирдмоор үйл явдал гэж ойлгодог. Та стрессийн түвшин өндөр байна гэхээр би стресстэйгүй шүү дээ. Стресстэй зүйл надад ерөөсөө тохиолдож байгаагүй гэж боддог. Хүмүүсийн ойлголтоор бол одоо том усал аваар, маш том санхүүгийн хямрал, хайр дутны хүн одоо өөд болох гэдэг ч юм уу их тод асуудал гэж боддог л доо. Гэтэл стресс гэдэг бол өдөр тутамдаа хүн бүхэнд тохиолдож байдаг сэтгэлд им тухгүй, тааламжгүй мэдрэмж төрүүлсэн бүх зүйл стресс үүсгэж байгаа юм. Стресс нэхэрэг хүмүүсийн бас ойлголт
уурлахыг хэлээддэг. Зөвхөн стрессийн үед уурлахгүй. Нэг л тэм сэтгэл тааламжгүй, тайван биш, онцгүй мэдрэмж төрнө. Хүн үлссэн ч сайхан биш шүү дээ. Үлсгэд хүртэл стрессийн давар ялгарна. Гадаа дараад алхахад хүртэл сэтгэлд таатай биш шүү дээ. Энэ үед хүртэл стрессийн давар ялгарна. Ажлын ачаалал ихтэй ядархад хүртэл стрессийн давар ялгарна. Тэгэхээр бүхий л тухгүй мэдрэмж төрүүлж байгаа байдлууд стрессийн даврыг ялгаруулдаг. Хүн болгон стрессддэг. Стрессээс зайлна, стрессгүй амьдрдаг хүн гэж бол нэгээх энэ дэлхий дээр байхгүй. Хин стресст илүү одоо хураадгийн стрессийн шалтгаантай хямралд өртдгийн стрессийг аргахшуулдгийн гэхээр дотогшоогоо буюу интроверт хандлагатай хүмүүс маань ихэвчлэн стресст хямардаг. Дотор мэдрэгцэн таагүй мэдрэмжүүдээ хүмүүс ярьдаггүй, илэрхийлдэггүй хүмүүс гэсэн үг. Одоо нээлттэй төрлийн экстраверт төрлийн хүмүүс бол таагүй мэдрэмж авах юм бол таарлцсан үндэ ярьцдаг л та. Сэтгэлийн уур хүрлээ, гомдлоо, дургу байна, санаа зовж байна, тэгээд хэлчмээр байлаа гэл мэдрэмжүүдээ илэрхийлээд гаргадаг. Тэгэхээр тэр нээлттэй хүмүүсийн сэтгэлд стресс аргахшдаггүй байх нь. Харин дотгошоогоо нэлээд эсвэр төвчээртэй тийм хүмүүс бол гаднаас таагүй мэдрэмж мэдэрсэн ч мэдрээгүй гэж үл тоох эсвэл мэдэрсэн ч хин нэгэнд хэлэхгүй хадгалах энэ байдлууд маань стрессийг аргахшуулдаг. Аргах стресс гэдэг бол 6 сар ба түүнээс дээш хугацаагаар ер нь нэг зүйл болон нэлээд хэдэн зүйлд тааламжгүй мэдрэмжтэй яваад байгааг л аргах стресс гэж хэлдэг. Тэгэхээр стресс бол ялцгүй маш том шалтгаан, олон өвчлөлийн шалтгаан байна. Тэр дундаа нойр сэтгэл санаа, сэтгцэд бол илүү ихээр сөргөөр нөлөөлж байгаа юм байна. За хоёулаа сая яг тэр нойр хүдэлтэй холбоотойс цусган дуртад өнгөрсөн. Тэгвэл яг нойр хүдэлт илүү ихээр хүргээд байгаа юм туслаад байгаа хүнсүүд гэж байна уу? Нэгдүгээр тэр дундраа бас би кофег асуумаар байна л да. Би кофетэй холбоотойс өөрийнхөө сошиал хуудсан дээр судалж мэдээд бичсэн. Тэгсэн чинь энэ одоо кафены агуулмж бол ингэж тийм урт хугацаанд бол байдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Би бол орой унтахтаа кофе уугаад унтдаг, сайхан унтчихдаг штэ гэдэг ийм комментууд бас их ирсэн. Тэгэхээр энэ одоо уг нь бол кофе ч өөрөө кафены агуулмж өндөр учраас хүний сэргээгээд нойр гудалтай хүнд бол бүр сөргөөр нөлөөлөх хандлага бол байх шиг байгаа. Би бол тэгж харж байгаа. Тэгэхээр та энэ тал дээр хэлж өгөөч өөр ямар кафе агуулсан хүнсүүд бас байж болох вэ? Кафеин агуулсан хүнсэнд бол хамгийн нийтлэг хэрэглэгддэг хүнс бол тэр кофе, дараа нь өтгөн байх цай, өтгөн ногоон цай, энергийн ундаануудад кафеин гэдэг бодис маань түлхүү агуулгдсан байдаг. Энэ кафеин гэдэг бодис маань хүний биед орсон тохиолдолд бүтэн 8 цаг болж иж биеэс маань гадагшилдаг. Тэгэхээр нойр гудалтай ч бай, нойр хэвийн ч бай, өдрийн 14 цагаас хойш энергийн ундаа болон кофег битгий хэрэглээч гэж зөвлөдөг. Тэр кафеин гэдэг бодис маань хүний биед орсон тохиолдолд бидний биеийг сэргээгээд тархинд маань дофамин гэдэг бодисыг идэвхжүүлж өгдөг. Энэ дофамин гэдэг бодис маань тархийг эд эсийг сэргээдэг, дээрээс нэм сэтгэл санаа өргөөд, жаргалтай, бүх юмыг чадмаар, болмоор тийм өөртөө ихтгэлтэй мэдрэмж төрүүлдэг бодис л доо. Тэр магадгүй кофе уухаар дажгүй сайхан унтчихдаг гэдэг хүмүүсийг миний бодлоор кофе уухаар дофамин гэдэг бодис ялгараад сэтгэл санаа аятайхан, таатай мэдрэмж төрөхөөр стрессийн түвшин өндөртэй хүмүүс маань унтчихдаг байж магадгүй. Ер нь стрессийн түвшин өндөртэй хүмүүст л тэр унтахын өмнө сэтгэл тухгүй, таагүй, цусан стрессийн наавар өндөр байгаа учраас тэр таагүй бодлоос болоод унтаж чаддаггүй. Тэгмүүд кофе магадгүй тэр хэсэг бүлэг хүмүүст таагүй бодлыг дардаг болохоор унтуулдаг баг. Гэхдээ энэ байдал маань шинжлэх ухааны одоо судалгаануудын бол эсрэг ойлголт байж таарад. Тэгэхээр нойр хямардагч бай, хямардгүйч бай, өдрийн 14 цагаас хойш кофений хэрэглээгээ болж өгвөл хязгаарлахыг хичээх хэрэгтэй. За тэгэхээр яг энэ тал дээр буруу ойлголттой хүмүүс бол энийг маш зөвөр ойлгож авч байгаа. Ялангуяа нойр гудлын асуудал өөрт нь их өндөр байгаа хүмүүс бол кафены хэрэглээ тодорхой хэмжээнд хязгаарлах, бууруулах, ялангуяа сая эмч хэлж өглөө шүү дээ, тий. Өдрийн 2 цагаас хойш кофе, бус кафе агуулсан
одоо газта унда колонд ч гэсэн кафе агуулгадж байгаа шүү дээ. Тэгэхээр орой бас хүмүүс унтахдаа тамхи татаад унтаад байдаг шүү дээ. Тайвширч ингээл гадаа гараад. Энэ бас яг тухайн үед одоо нойргуудлыг үүсэх боломж байдаг юм болоо. Унтахын өмнө тамхи татах. Дээрэс нь залуучуудын дундаас нэлээд ажиглагддаг. Алкогол хэрглэж унтдаг. Одоо эмчдэр ирж байгаа эрэгтэйч бай, эмэгтэйч бай, эдгээр насны хүмүүс нойргуудл дээрээ та ямар арга хэмжээ авч ирсэн бэ? Сайн унтах гэж яаж хичээсэн бэ гэхээр ерөн цөөнгөө хүмүүс унтахынхаа өмнө вино уудаг, эсвэл пив уудаг, Монгол арх халааж уудаг гэх мэт юм алкогол хэрэглэх. Эсвэл 1-2 одоо тамхи татдаг гэж хариулдаг. Тэрүүхэн үедээ энэ алкогол болон тамхи маань тайвшруулдаг GABA гэдэг бодисыг ялгаруулдаг. Энэ бодис маань бас бодол багтай, түгшүүр багтай мэдрэмж төрхөн хугацаанд үзүүлдэг. Тэгээд тамхины үйлчилгээ, арх дарсны үйлчилгээ бидний биеэс тодорхой хэмжээний дараа гарахдаа анх байсан тэр тайвшруулдаг GABA гэдэг бодисыг нэг хэсэг өсгөөд үйлчлэгийг гарахдаа анх байснаасаа буулгаж гардаг. Тэгэхээр алкогольны маргааш илүү их сэтгэл хямрал, илүү их нойргууд, илүү их түгшүүр мэдрэнэ гэсэн үг. Тэгэхээр унтах зорилгоор, тайвшруулах зорилгоор тамхи болон алкогол хэрэглэх нь асуудлыг төрхөн хугацаанд амжаагаад илүү даймжруулах, хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Надад ч юм бас ямар чухал ойлголт вэ тий. За тэгвэл мандах юм чи би нойргуудлын шинж тэмдэг танаас асуумаар байна. Гэтэ энэ удаад бас арай өөр онцлогтойгоор асуумаар байна л да. Одоо жишээлбэл хөнгөн нойрны шинж тэмдэг гэдгийг асуумаар байна. Хүнд нойрны шинж тэмдэг хоёрыг асуумаар байна. Тэгэхгүй бол нойргуудлын шинж тэмдэггээр хөнгөн чүйсийг хүнд чүйс нэг зүйл гэж ойлгоод өөрийнхөө маш их хүнд нойргуудалд орсон гэж үзээд тэр сэтгэл санаагаараа давхар өөрийгөө нойргуудалд оруулах, хямруулах зүйл байдаг. Тэгвэл энэ шинж тэмдгүүд танд иймэрхүү үеүүдэд бол хөнгөн нойрны шинж тэмдгүүд бол үүсч болох юм байна. За ийм үеүүдэд бол энэ шинж тэмдгүүд бол өөрөө хүнд нойрны шинж тэмдэг юм аа. Тийм учраас жишээлбэл одоо тань дээр яалтаа хуржиж үзүүлэх гэдэг юм уу, энэ дараагийн арга хэмжээг авах ёстой гэдгийг нь ялгаж хэлж байвал. Нойрыг 3 ангилж болно. 30 хоногоос богино хугацаагаар хаяа 1, 2 өдөр, 3-4 өдөр нойргуудчаад эргээд хэвийн нойрондоо орчдог байх юм бол нойргуудл гэж үзэхгүй, нойрны түр хугацааны хямрал гэж үзнэ. Энэ нойрны түр хугацааны хямрал дээр бол хүн маань нойрныхаа чанарыг сайжруулах зорилгоор нойрны дэглэм баримтлах хэрэгтэй байдаг. Ямар нэгэн эм тан зөвлөгдөхгүй. 1 сар ба түүнээс дээш хугацаагаар нойргуудсан байх юм бол нойрны эмгэг гэсэн албан ёсныг онш тавигддаг. 3 сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилвэл архаг нойргуудалтай гэж үзнэ. Тэгэхээр хэр удаан үргэлжилдэг юм бэ гэдг нь нойрны тэр 3 одоо хэлбэрийг тодорхойлдог байх нь. Амьдралын байр байдал, тухайн хүний сэтгэл санааны байдал, ажил төрлийн ачаалал, гэр бүл, хүүхдийн наснаас хамаарат хүмүүс маань 1-2 өдөр нойргуудах тохиолдол байж болно. Энэ цөөхөн өдөр нойргуудсан нойргуудл болгоныг нойрны хямралтай, нойрны эмгэгтэй, нойрны асуудалтай гэж онш тавьдаггүй. Хүний сэтгэл санаа өдрийн хэд дээшээ доошоо усны долгион шиг хэлбэлцдэг шүү дээ. Үүнтэй адилхан нойрч гэсэн өдөр болгон янз бүр байж болно шүү. Яг л одоо робот шиг нэг товч дараал нам унтаал тэгэл асаагаал сэпиж өглөө болгон гой сэрдэг хүмүүс бол одоо яг эд ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын дунд байхад ер нь асуудалтай шүү. Тэгэхээр ганц нэг өдөр амраагүй, ганц нэг өдөр нойр хямарсныг битгий асуудал гэж бодоорой. Бүтэн сар үргэлжилсэн байвал одоо эмчид хандах юм байна. Баг дээр нэмжлүүлэх хэрэгтэй байна гэж бодоорой. За тэгвэл хугацааны хувьд л хүн өөрийгөө ялгачих юм. За би нэг сар дотор болсон бол би өөрийнхөө амьдралын зөв хэм маяг энэ зүйлүүдийг зэгчих юм бол хэвэн болчих юм байна. За сар буюу түүнээс дээштэй 3 сар болчих юм бол за эмчтэр илүү очих хэрэгтэй байна. За тэгвэл эмчтэр очихын үеүүдэд илэрж байгаа шинж тэмдгүүдийн та бас хэлж өгөөч. Яг одоо шөнө хэд удаас ирдэг ч гэдэг юм уу, одоо сэрчээд унтаж чадхаа болдог ч гэдэг юм уу. Унтах гад амар одоо хугацаа шаарддаг ч гэдэг юм уу. Ер нь зөөр бас их байдаг байх тийм ээ. Тийм. Нойргуудлын шинжүүдийг 2 хувааж болно. Нойрны хугацааны өөрчлөлт, нойрны чанарын өөрчлөлт гэж 2 хуваадаг. Хугацааны өөрчлөлт гэдэг маань насан турш хүн 7
7 цагаас богино хугацаанд унтах, шөнөдөө 1-2 цаг унтах, 3-4 цаг унтах. Эсвэл эсвэргээрээ 8-аас 1 илүү цагаар 12 цаг, 13, 14 цаг хүртэл унтдаг нь энэ нойрны хямрал гэдэг. Хөвчлэн сэтгэл готролд орсон хүмүүс маань өдрийн турш их олон цагаар унтах гад байдаг талтай. Багасгах юм бол хямрал, хит их ихсэх юм бол бас нойрны хугацааны хямрал гэж үздэг. Дээрээс нь хүмүүс ийм бас анзаархад би шөнөдөө унтдаг. Нойрны ямар ч асуудалгүй л гэж хэлэх хүмүүс бас байдаг. Одоо шөнө 11 цагийн үед унтаад 7-8 цаг хүртэл унтдаг. Энийг бол нойр хэмээн гэж боддог. Тэгтэл нойрны чанарын өөрчлөлтүүд гарч ирсэн байдаг. Унтах гэж нэлээд их чармаадаг. Унтыгээд хэвтгэр тархинд маань идэвхтэй бодлууд бодогдоод энэ бодолтой анхаарах юм бол 2-3 цаг унтахгүй орондоо хуйлжиж хэвтэх. Тэгээд яг сэрүүн байдлаас ундаа байдал руу шилжих үедээ гинт цочиж сэрэх. Шүн дундаа олон дахин сэрэх. Сэрэхдээ зүрх дэлсэн, хөлөрсөн, сандарсан байдалтай сэрэх. Маш тод бодит амьдрал руу эсвэл зүүдүү гэдгийг ялахын аргагүй маш тод зүүдлэх. Гадаа гудамжинд гарч байгаа жижигхэн чимээг хүртэл ажиглах. Унтаж байгаа ч гэсэн давхар бодолтой байх. Эдгээр ийм чанаргүй унталтууд маань бас нойрны хямралтай ордог. Ер нь анзаараад байхад яг цэвэр бие дасан анхдагч нойргуудтай хүмүүс бол нойрны хугацаа өөрчлөгдсөн байдаг. Харин стрессийн шалтгаантай нойргуудтай хүмүүс бол нойр чанаргүй унтах гэж их олон цаг зарцуулдаг. Хөнгөн унтах хандлагатай байдаг. За тэгвэл хоёулаа онцлогоог нь асууя. Тан дээр одоо танай амьдууд ирж байгаа хүмүүс жишээлбэл одоо яг амраагийн онцлогоонуудыг хэлэж байна. Яг миний ойлгосноор бол би бас өмнө ээжигээ бас нойр хөдлийн одоо төв эмнэлэг дээр бас авчиж үзүүлж ирсэн. Тэгэхэд бол яг одоо цаг гараа ярилцдаг нэг юм одоо чеклист бөглөдөгдөө тухайнтайг маш сайн ярилцдаг ийм одоо онцлогооны одоо асуумжийн арга гэх юм уу те ийм одоо онцлогооны арга байх шиг байгаа. За дахиад нэг нь болохоор нэг хөвтөд одоо бичлэг хийлгээд тархины одоо бичлэг хийлгээд ингээд хэр чанартай унтж байгааг ингээд тархины бичлэг дээрээс хардаг ийм одоо онцлогоонууд байх шиг байгаа. Энэ одоо хоёулынх нь одоо ярих гэж байгаа онцлогооны аргуудыг жишээлбэл сар дотроо өнгөцгөн нойргуудад байгаа энэ хүмүүс бол хийх ч юм уу энэ шаардлага харьцангуй бага юм байна. За тэгвэл сар буюу түнэс дээш хүмүүс дээр энэ онцлогооны аргыг хоёулаа хилж байгаа гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр бол эндийн байгууллагаас гаргасан нойргуудлын онцлогооны стандарт гэж байдаг. Энэ стандартыг ганцхан монголчуудыгөө нөгөө хөгжилтэй орнуудад бүх одоо орнуудад л нийтлэг хэрэглэгддэг гэсэн үг. Нойргуудад ирсэн хүмүүст бол эхний хугацаанд эмч маань 1 цагаас 1 цаг 30 минутын хугацаанд нойргуудлын байдал, төвшин, нойрны чанар, ямар шалтгаантай нойр хямрав, нойргуудалтай хавсраад ямар нэгэн одоо сэтгэл зүйн хямрал, тархины ядаргааны шинжүүд байгаа юу гэдгийг тодруулах зорилготой эмчийн ярилцлага буюу үзлэг хийгддэг. Энэ үзлэгийн сүүлийн одоо хэсэгтээ нойргуудлын төвшин илрүүлдэг олон улсын онцлогооны сорил буюу тест бүгэлдэг. Ер нь одоо стрессийн шалтгаантай нойргуудалтай, энгийн нойргуудалтай хүмүүст бол эмчийн ярилцлага болон олон улсын стандарт сорилоор тухайн хүний нойрны асуудлууд бол илэрхий тодорхой батлагдаад онш тавигдах боломжтой болдог. Нойрны бичлэг гэж байдаг. Бүтэн шөнийн хугацаанд эмнэлэгтэй унтна. Тэгээд тархиндаа, зүрхэндээ олон төрлийн аппараттай унтдаг. Энэ нойрны бичлэгийн үеэр ихэвчлэн нойрны бичлэгт нойрны бие даасан эмгэгүүд гэж байдаг. Нойрондоо босож явдаг. Нойрондоо шүдэ хавирдаг, нойрондоо ярьдаг, нойрондоо хөлөө хөдлөгдөг гэх мэт юм нойрны өвөрмөц эмгэгийн үед нойрны бичлэгийг хүмүүст зөвлөдөг. Одоо энгийн нойргуултай байхад бол шүн унтаж чадахгүй байгаа. Эсвэл шүндээ олон дахин сэрдэг, зүүдэлдэг, өглөө амраагүй сэрдэг гэдгээ тэр нойрны бичлэг хийлгсэн ч хийлгээгүйч тухайн хүн маань өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр нойрны бичлэггүй байсан ч үзлэгээр илрүүлэх боломжтой байдаг. Асуумжийн арга бол харьцангуй хөнгөн тохиолдолд илүү их хийгдэж байна уу те? Нойрны одоо шалтгаанаас хамаарч байгаа.
нойрны стрессийн шалтгаантай хямрал, одоо хөнгөнж байсан, архагч байсан, эмчийн асуумж, нойрны сорил хангалттай. Нойрны биеэ даасан тэр өвөрмөц эмгэгүүдийн үед л стандартаараа нойрны бичлэг хийхийг зөвлөдөг. За тэгвэл нойр гүдлийн үеийн эмчилгээг хойлоо бас ярилцмаар байна. Эмчилгэн дээр ямар үед нь илүүхээр амьдралын хэмээгийг зөвлөдөг байна. Ямар үед нь одоо эмчилгээний аргууд яваад байна. Дийлэхдээ одоо ирж байгаа хүмүүсийг хараад тахаар яг эмчнэрдээ тийм байдаг. Яг ингээд бичиж байгаа эмрүүл анхаарат гэдэг болохоос биш, яг ингээд та ингээрээ гэдэг зүйлүүдийг илүү хүмүүсээ ойлгох нь арай бага байдаг бах. Та өмнө хоёлаа яг яриа эхлэх өмнө ярьж байгаа та одоо амьдралын хэм маяг бол өөрөө эмчилгээний 50% буюу маш өндөр хувийг эзэлж штэ. Тэгвэл энэний ач холбогдлыг хоёлаа хэлж өгөөс. Нойр гудлын шалтгааныг нэгдүгээрт олж илрүүлэх хэрэгтэй байдаг. Нойр гудлаа гэд өнөөдөр ямар нэгэн эм тангуугаад унтахаасаа илүү тэр нойр гудал юунаас олж үүссэн юм бэ? Амьдралын буруу хэм маягаас олж үүссэн юм уу? Тэр хүний архаг хүч өвчнөөс болох уу? Сэтгэл зүйн хямралаас болсон юм уу гэдэг шалтгаанаа нэгдүгээрт олж шалтгаан руу чиглэсэн эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Одоо дэлхийн дахинд бол нэг хэсэг одоо хамгийн их анхаарал татдаг эрүүл мэндийн чиглэл бол хорт хавдар, зүрх судасны эмгэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ архаг стресс, сэтгэл гутрал, нойрны хямрал гэдэг бол хүн амын дунд чимээгүй тархаж байгаа тархад одоо тахал юм аа. Нойрны хямрал бол цаашдаа ч ер нь нийгэм хөгжих тусам бид нар улам завгүй болох тусам нэмэгдэх хандлагатай юм аа. Тэгэхээр нойр хямраагүйч бай, дөнгөж хямарж байгаач бай, эмнээс илүүтэйгээр тэр нойрны эрүүл дэглэм гэдэг зүйлийг бол хүн болгон баримтлах хэрэгтэй гэдгийг их зөвлөдөг болсон байна. Эм уумааргүй байгаа, эмийг насан туршдаа уумааргүй байгаа бол тэр нойрны дэглэм гэдэг зүйлийг чанд баримтлах хэрэгтэй. Өглөө босоод нүрээ хуваадаг, шүдээ хуваадаг, энийг бид нэр бүгдээрээ дадал болгосон шүү дээ. Тэрнтэй адилхан эрүүл сайхан зөв унтахын тулд нойрны дэглэмийг баримтлаж явах юм бол эмнээс дутгааргүй үр дүнтэй байдаг. Мөн л одоо үзүүлж байгаа хүмүүсийн наснаас их хамаардаг. Эдэр залуунаас буюу 20 гаруй насны 30 гаруй насны залуучуудын хувьд л эмнээс илүү би юун дээр алдаад байна, ямар дэглэм баримтлах уу, яаж нойроо сайжруулах уу гэдэг талаар илүү зөвлөгөө авах сонирхолтой байдаг. 40-оос дээш насны хүмүүсийн хувьд бол эмийг л уух сонирхол илүү дамгай байдаг. Тэр эм нэг л өдөр зогсон шүү дээ. Насан туршдаа авахгүй. 3-4 сар, магадгүй 5-6 сар бүтэн 2-3 жил ч ууж болно. Гэхдээ тэр нойр гудлын шалтгааныг эмчлээгүй, нойр гудал үүсгээд байгаа буруу амьдралын хэм маяга өөрчлөөгүй тохиолдолд эм зогслоо буцаад нойр хямрах магадлалтай. За тэгвэл хоёлаа нойрны одоо жишээлбэл амьдралын хэм маяг өөрөө 50% нь эзлээд шүү дээ, тийм. Тэгвэл энэ дотроо миний яг бас ойлгож байгаагаар бол унтлахын өрөөний хэсэг бас их чухал санагдаад байна. Ядаж л тийш утас үг орохч гэдэг юм уу. За тэгээд орд ирний байдал гэдэг юм уу. Одоо надад бас дэр их чухал санагддаг. Та бас түрүү хэлжсэн дээ. Танай эмнэлэг дээр хүмүүс ирэхдээ өөрсдөө дэрээ аваад ирдэг. Ягаад гэвэл тэр нөө тасцсан, сурцсан, өөрт нь эрүүл мэндэд нэг таатай байгаад шүү дээ. Одоо монголчууд ч нэг дэрээ авч явахаар одоо жоохон цээрлээд байдаг бол би ч гэсэн одоо өөрөө нэг Японд иртээ тэр дэрээ байнга ингээд гэрлөөгөө ч юм уу лагер явахдаа ч юм аваа явдаг. Тэгэхээр энэ бол миний амьдралын маргаашийн одоо идэвхтэй байх чанарт бол яалтчгүй дээр бол нөлөөлөд байгаа. Тэгээд бас хүнжил гуц яг унтлахын өрөөний яг тэр орчин бас их нөлөөлөд байгаа шүү. Яг энэ тал дээр таас өөрийнхөө одоо зөвлөгөө хүмүүст хэлж өгч. Сайхан унтахын тулд оройн ер нь 21 цагаас эхлүүлээд өөрийгөө бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг. Нойрны дэглэм гэж яриад байгаа зүйл маань ер нь 21 цагаас эхэлтгэлтэй. Яагаад гэхээр оройн 21 цагаас шөнийн тэг цагийн хооронд биднийг унтуулдаг мелатонин гэдэг даавар маань ялгардаг. Энэ хугацаанд мелатонин гэдэг даавар хангалттай сайн хэмжээнд ялгаруулсан тохиолдолд шөндөө гүн бүтэн чанартай нойрсох боломжтой байдаг. 21 цагаас эхлүүлээд электрон хэрэгслүүдийн хэрэглийг хязгаарлах хэрэгтэй. Гар утас, компьютер, таблет, зурагт зэрэг хэрэглийг багасгах хэрэгтэй. Нүдэнд тод гэрлэл тусаад ах юм бол тархинд дофамин гэдэг сэргээх бодис нь идэвхжээд
мелатонины ялгаралт буурдаг. Тэгэхээр бүдэг гэрэлтэй орчныг бүрдүүлнэ. 21 цагаас хойш бүлээн нэг 5-10 минутын хугацаанд бүлээн шүршүүрт ороод ирэх юм бол бүх биеийн температур шүршүүрнээс гарсны дараа буугаад тархинд маань унтах нь тайвширах нь гэдэг дохио өгдөг. Мөн унтахаас өмнө 15-20 минутын хугацаанд энгийн хөлс гаргахгүй булчин сулалдаг дасгалыг хийх юм бол унтах хугацаа 30-40 минутаар наашлагдаг гэдэг 2025 оны судалгаа байна. Тэгэхээр шүршүүрт орж болох нь байна, хөнгөн булчин сулалдаг дасгал хийж болно. Дээрэс нь тарх их ачлуулахгүй, юм сурдаг биш, энгийн хөнгөн тийм ном уншиж болдог. Тэгээд унтах өрөө гэдэг бол нойрыг авахд хамгийн чухал нөлөөтэй байдаг. Унтах өрөө маань гэрэлгүй, дээрэс нь температур нэг 20-21 градусын орчинд байх хэрэгтэй. Хит хүйтэн бол хүн унтахад тааруу, хит халуун бөхчүн биш. Унтах өрөөгөө унтахаас өмнө 15-20 минут цонхыг нээгээд бүтэн агаарыг сэлгэх хэрэгтэй. Тэгээд унтах орд ир маань өөртөө их тухтай, таатай мэдрэмж төрүүлэх орд ир байвал зүгээр байдаг. Зарим хүмүүс бол хит зөвлөх орон дээр унтаж чаддгүй. Зарим хүн бол хит хаттуу дээр унтаж чаддгүй гэж хэлдэг. Тэгэхээр яг ямар хэмжээний одоо зөөлөн хатуу годас танд таатай санагддгийг, ямар одоо нэмгэн зузаан хүнжил таатай санагддгийг, өөрийнхөө таатай санагддаг орд ирийг тухтай байдлаар бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Энэ дундаа толгойн байрлал бас унтахад их чухал байдаг. Зүрх маань цусыг тархи руу шахдаг шүү дээ. Тэгэхээр зүрхнээс судсуудаар дамжаад тархинд цус очдог. Тархи хүчил төрөгчийн хангамж сайтай, цусны хангамж сайтай байгаа үедээ илүү гүн гүнзгий сайн унтдаг. Хүмүүс маань хотод сайн унтдаггүй мөртлөө агаарт очихоор сайхан унтчихдаг гэдэг шүү дээ. Тэр учир нь агаарт очихоор тархи хүчил төрөгчөөр сайн гагцсан учраас л унтж байгаа. Тэгэхээр гэртээ байсан ч, хотод байсан ч тархиныхаа хүчил төрөгчийг сайжруулахын тулд зүрхнээс тархи руу чөлөөтэй гүйх боломжтой байрлалд толгой хүзүү бие маань байрлах ёстой гэсэн. Зарим хүн бол дэргүүн унтах гэдэг. Тэгэхээр хүзүү нуглараад цусан хангамжинд саад учруулах магадлалтай, хит өндөр тэртээ унтах бас хандлагатай хүмүүс байна. Тэгэх юм бол бас л тархи руу очих цус бага байна. Тэгэхээр яг өөрийнхөө толгой, бие махбодод тохирсон байрлалаар гэртээ байх нь ач холбогдолтой байдаг. Дээрээс нь унтах гайд орондоо орсон үедээ нойргуултай хүмүүс маань нойрны талаар их боддог. Өнөөдөр унтах болов? Унтахгүй бол яана? Яаж унтах вэ? Ямар ийм хэрэглэх вэ? Маргааш унтахгүй бол ажил төрөл дээр одоо хэцүү байдал үүснэ гэж боддог. Нойрны талаарх бодлыг бодох тусам стрессийн давар ялгараад биеийн маань тархин маань улам сэргээдэг. Тэгэхээр нойргуултай бол орондоо орсны дараа аль болохоор нойрны талаар битгий бодоорой. Нойрны талаарх бодлыг бодох тусам нойргуудна. Өөрийнхөө амьсгал дээр анхаарлаа хандуулах юм бол илүү хурдан унтах магадлалтай байдаг. Дээрээс нь тэр унтахын өмнө хийж байгаа амьсгалын дасгал маань тархины хүчил төрөгчийн хангамжийг сайжруулад яг л агаарт гарсан юм шиг сайхан унтах боломжийг бүрдүүлдэг. Одоо яг хүмүүс нойргуудл гэл ингээд сошиал дээр ч юм ингээ хайхаар дийлэнхтэй мелатонин гарч иж байгаа. За мелатонин гэдэг чинь угаасаа тань сэлж 21 цагаас эхлээд ерөнхийдөө графикаар өсөж байгаа. Яг тэр үед нэг одоо стрессийн давар маань яг графикаараа бууж байгаа. Энэ хоёр чинь ингээд харилцан зөржиж ингээд амьдралын зөв юм аяг яваад шүү дээ. Тэгвэл яг одоо 20 тоо юм уу 30 тоо нэг залуу хайлаа. Тэгвэл мелатонин гэл гараад ирнэ. Та энийг уул сайхан унтна шүү. Тэгвэл мелатониныг бид нэр ерөнхийдөө ямар заалтаар илүү хэрэглүүл зүгээр юм? Дуур мэдээж хэрэглэхдээ үл ямар сөрөг нөлөө одоо учирч болох вэ? Энэ талаар асуумаар. Мелатонин гэдэг бодис маань тархины одоо цөм хэсэгт байдаг дунд тархинаас ялгардаг, борхцоо биеэс ялгардаг юм даавар юм байна. Шөнийн 21 цагаас тэг цагийн хооронд ялгардаг. Шөнийн тэг цагаас хойш бол унтаагүй байх юм бол мелатонин гэдэг даавар маань 30-30 минутаар хэмжээ нь буурдаг. Ер нь 55 нас хүртэлх хүүхэд залуучуудад бол мелатонин гэдэг даавар
тод гэрэлгүй, бүгдэг гэрэлтэй, тайван орчинд бол байглаасаа цаанаасаа ялгарч л байгаа бодис юм. Мелатонин гэдэг даавар маань 55-аас дээш насны хүмүүст бол физиологиороо аажмаар буурдаг. Настай хүмүүс ярьдаг шүү дээ. Нэг 5-6 цаг унтдаг. Ер нь нэг 65-аас дээш насны хүмүүсийн нойрны хэрэгцээ бага болчдөг. Энэ юутай холбоотой гэхээр мелатонин бууралт явагдсантай холбоотой. Тэгэхээр 55-аас дээш насны хүмүүс мелатонин гэдэг одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу тэр нойрны дааврыг нэмэлтээр гаднаас нь ууж болно. 55-аас доош насны хүмүүс бол мелатонины бууралтаас болж нойргуудсан гэхээсээ илүү мелатонины тэр унтуулах үйлчлэгийг давсан кортизол буюу стрессийн даавар өндөртөөгөөсөө болоод нойргуудчих гээд байдаг. Тэгэхээр мелатонин гэдэг дааврыг гаднаас байнга нөхөж нэмэлтээр уух юм бол мелатонин гэдэг дааврын маань ялгаралт тархинаас буурдаг. Тэгээ байнгын насан туршдаа мелатониныг нэмэлтээр уух шаардлага үүсэх эрсдэлтэй байдаг. За яг нойрыг судалж байгаа энэ дугаараа хэсэг маань бол Better Mind, нойргууд сэтгэл зүйн эмрэг дээрээс хүрлээ. Дараагийн хэсэгтэр бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Ерөнхий ивент тэтгэгч Lenus Smith чанарыг танд авчирна. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Япончуудын итгэлийг хүлээсэн 460 жилийн түүхтэй эрүүл мэндийн орд ирний хэрэглэл Нишикава хамтран ажиллаж байна. За Нишикавагийн хувьд бол Японы нойр судлалын шинжилгээ ухааны лабораторитой хамтран шинжил судлаад за эцэст нь гарсан бүтээгдэхүүнийг за Япон эмчийн нарийн хяналтанд одоо ингэж үргэлжлүүлэн судалгаа хийж үзсэн байдаг. За ингээд 98% эрэг үр дүн гарсан байж байгаа. За ингээд ерөнхийдөө бол Япон эмчийн зөвлөж буй дэр гэдэг одоо нэршил гарсан байдаг. За ингээд бас мөн эрүүл мэндийн орд ирний хэрэглэл гэж бас нэрлэдэг байх нэ. За Япончууд өдөрт дунджаар 5-аас 6 цаг унтдаг. За хэдий бага унтж байгаа хэдий ч чанартай тэр нойрыг илүү сайн авч чаддгаараа ач холбогдолтой. За харин монголчуудын хувьд бол 7-оос 9 цаг за магадгүй түүнээс их унтдаг хэдий ч за тэр чанартай бат бөх нойрыг бол авч чаддгүй. Энэ нь эрүүл мэндийн орд ирний хэрэглэлийн одоо ойлголт болон за хэрэглээ их бага байдагтай холбогддог гэж үздэг. Нишикавагийн дэрний хувьд бол 3 тулгуурт цэгийн онолоор бол бүтээгдсэн байж байгаа. За яг одоо миний энэ гарт харагдаж байна. За 3 тулгуурт цэгийн онол гэдгийг нь хэлж өгье. За хүн унтахад үндсэндээ яг нэг хэсэг дээр илүүхээр ачаал өгөх юм бол тэр чанартай нойр бол алдагддаг гэж үздэг. За харин Нишикавагийн эргономик дэрний хувьд бол за эхний ээлжинд бол бид энэ толгойн хэсгээр бол энэ хэсэг дээр бол одоо дэрлдэг. За мөн хүзүүний хэсэг, за тэгээ мөн мөрний хэсэг гэсэн энэ 3 тулгуурт цэгийн онол дээр бол маш сайн нарийн шинжилгээ судалгаан дээр бол батлагдаж ингэж хийгдсэн учраас таны тэр бат бөх нойр чанартай нойрыг авахд илүү ихээр тусалдаг. За мөн бид нэр хөдөлгөөн хийж одоо унтдаг бол та яаж хөдөлгөөн хийсэн таны тэр 5 тухтай чанартай нойрыг авахд илүү ихээр энэ дэр туслана гэсэн үг. За яг одоо энэ миний гарт бол Нишикавагийн нэраа хүүхдийн дэр байж байна. За нэраа хүүхд болон за бага насны хүүхдүүд зориулсан дэрүүд байж байгаа. Дотроо маш олон төрөл байж байгаа. За яг энэ дэрийн хувьд бол 4 сараас эхлээд 12 настай хүүхдийн хувьд бол одоо дэрлдэг. За хүүхдийн хувьд бол маш их хөдөлгөөн хийж унтдаг. За ялангуяа тэр одоо бага уйлдаг хүүхдийг ч юм уу ээж авнар маань их одоо авдаггүй тавьчдаг тий хэвтүүлээд байдаг. За тэгэхээр хүүхдийн нөө толгойн хэлбэр маань алдагддаг. Тэгвэл яг энэ дэрийг хэрвээ дэрлүүлвэл хүүхд маань 2 жи харж хөдөлж унтдаг. Энэ бүхэнд яг энэ эрүүл мэндийн дэрний хувьд бол таны хүүхдийн толгойн хэлбэр зөв байх боломжийг хангаж за мөн одоо тэр бат бөх чанартай нойрыг нь анханаас нь хүүхэд байгаас нь авах тэр зүйлийг одоо бүрдүүлж чаддаг гэсэн үг. За мөн Нишикавагийн хувьд бол агаар нэвтрүүлэгч гудс байдаг. За энэ гудсны хувьд бол таны биеийн за яг одоо жигд хуваарлалтай даралтыг одоо өгдөг учраас таны бие илүү сайн амрах боломжийг бол ус олгож идэг. За мөн матрас дэвсгэр за энэ нь бас илүү таныг чөлөөтэй байх одоо боломжийг ус олгож өгж байгаа. За мөн одоо эрүүл мэндийн орд ирний иж бүрдлүүд бол бүрэн одоо цогцоор бол нэг дор байрлсан гэдгээр давуу талтай байлээ. За байршлын хувьд бол Мишель Экспогийн чанх одоо арт байрлал Polaris ихтлгүүр дээр Нишикава одоо байрлаж байгаа. Тэгэхээр та яг өөрийнхөө тэр бие махбодод таарсан за мөн дэрний хувьд тэр одоо өөртөө таарсан тэр дүүргэлтийг бас хийлгээд хэмжилтүүдийг бас хийлгээд явах бүрэн боломж бол байгаа юм байна.
Бүгд найрамд Солонгос улсын 29 жилийн түүхт UK Omega 26 төрлийн эрдэс бодис уураг агуулсан хагалгааны өмнө олон дараа бүх төрлийн хавдрын эмчилгээний үед хоолны дуршил буурсан бүхэл хоол идэж чадахгүй байгаа үед өндөр наснууд шимт хичээлэн хөх зорилгоор бүх насныхан уурган хөх зорилгоор хэрэглэх боломжтой эрүүл мэндийн шингэн хүнс. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. За бид нэр яг дараагийнхаа эмчтэй уулзахаар бас сууж ийн. Тэгээд уламжлалт авах ухааны хэмжээ сэтгэл судлалын магистр Бүр Бадамжтай бас ярилцах гад сууж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар яг нойртой холбоотой юм одоо тусгай дугаар хийж байгаа. Тэгээд энэ дээр уламжлалт авах ухааны талаас бас мэдээлэл зөвлөгөө өгөх үүднээс бол таныг бид бол бас урьсан байгаа. За тэгээд эхний асуулт бол уламжлалт авах ухааны хэмжээ хувьд нойр биед яагаад чухал юм бэ гэдгийг та бас маш товчхон хэлж өгөөч. Уламжлалт авах ухаан Европын авах ухаан нэг илүү онцгой зүйл байхгүй л дээ. Адилхан нь ерөөсөө л бие махбодыг нөхөн сэргэх те. Одоо бие махбодын тамир тэнхийг буцааж нөхөж авах энэ процесс л ерөөсөө хамгийн номер 1 эмчилгээ бол нойр л гэж үздэг. За мөн давхар эндээс гадна одоо юу гэдэг зөвхөн одоо тамир тэнхээс гадна гэх юм бол одоо нойр одоо гоо сайхны бас одоо юу гэдэг үнэг үнэг салон гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энэ талаас бол ерөөсөө л таны хэрвээ гоо сайхан байхыг хүсвэл эрүүл байхыг хүсвэл хүч чадалтай тамир тэнхээдээ байхыг хүсвэл ерөөсөө л унт. За тэгвэл яг уламжлалт авах ухааны талаас та яг эмчилгээ одоо хийгээд явж байгаа хүний хувьд бол нойргууд ирж байгаа хүмүүс тань дээр ирж байгаа бах. Тэгвэл ерөнхийдөө яг харахаар ямар шалтгаануудаас илүү үүдсэн одоо нийтлэг ямар шалтгаануудаас үүдэж нойр хөдлөлт орсон бэ? Ихэвчлэн нойргууд нь за яг стресс одоо тийм амьдралын хэм маягаас болж байна. За тэгээд настай хүмүүст бол мэдээж нэг насны зүгээр одоо юу гэдэг наснаас одоо хамаарч нойргуудж байна тийм. За тэгээд хоол хүнсэн дээр жоохон дэглэн барьснаас үүдэлтэй яг үндэ нойргуудлаж байгаа их байгаад байна гэж хараад байна. Тэгэхээр хит их одоо юу гэдэг хөнгөн хооллох те одоо салаад идэл яваад байдаг ч юм уу хит их навчт ногоонууд те одоо нэг талтаа бол бие сайхан цэвэрхэн байх гал гоё сайхан байх гал. Гэхдээ энэ нь өөрөө шимт хичээл муутай хоол хүнсэндээ ордог. Нэг талтаа нөгөө нэг хийг хямраадаг, хийг ихсгэдэг зүйл байхгүй юм байгаад байна. За нөгөө төгөр сүүлийн үед монголчууд маань одоо гадаад одоо кимчи те юу гэдэг солонгос хоолнууд за тэгээ хятад хоолнууд айгүй хийддэг болсон. Энэ нь өөрөө бас цус шарын халуун өвчнийг үүсгэдэг. Энээс үүдэлтэйгээр бас нойргууд айгүй их байгаад байна. За тэгээд мөн нэмээд хэлэх юм бол нөгөө л дэлгэцийн хамаарал одоо яалтчвал нөлөөлөд байна. Нэг уламжлалт авах ухаанд ийм хүнснүүдийг одоо хэрэглээд байвал илүү их нойргуудалд орох талын байгаа гэдэг таасаа солонгос хоолн дээр дөрвөлжлээ. Яг бид нар нийтлэг ингэж амьдралдаа хэрэглэж байгаа хоол хүнсэн дээр бас нэг алдаж байгаа ч гэдэг юм уу буруу одоо хэрэглэж байгаа ч юм уу ийм хүнснүүд юм байх боломж байна уу нойргуудалд? Мэдээж одоо сайн хэлсэн гадаад хоолнууд байна тийм. Иймэрхүү давсны агуулмж их өндөртэй. За халуун ногоо ихтэй. За нэг бол бүр одоо юу гэдэг алкоголны төрлийн юмнууд ч юм уу иймэрхүү халуун чанартай хүнснүүд нэгдүгürt. За хоёрдугаар тэгвэл хит одоо шимт хичээл багтай турах зорилгоор одоо ногоон цайнууд уугаад яваад гэдэг ч юм те. Иймэрхүү зүйлс нь өөрөө нэг талдаа шарыг үүсгээд байдаг. Нэг бол бүр эсрэгээрээ хийг үүсгээд байдаг. Тэгэхээр ерөөсөө эрүүл зөв хооллыг сайн унтыг гэж ивэл тодорхой хэмжээнд эрийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Нүрс усаа сайн идэх нь те тодорхой хэмжээнд тохируулаад идэх нь уургийн агуулмж өндөртэй. За яг бидний одоо Монголын уур амьсгалт гэвэл ерөөсөө нойронд хамгийн сайн бол одоо нөгөө хоньны мах, үхрийн мах тийм иймэрхүү юмнуудаа л их сайн идэх гэсэн үг. За яг одоо намар болж байгаа учраас тэмээний мах, за ямааны махыг бас илүү зөвлөж байгаа.
цаг улиралдаа тааруулах юм бол тийм цаг улиралдаа тааруулж хоолснороо тухайн улиралдаа илүү эрүүл чирэг байх. Одоо нөхцөл нь бүрдэж өгнө. Тэгэхээр яг одоо юу гэдгийг хоньны мах сайн ингээл байнга гэдэг бол жилийн 4 улирал идэх юм бол энэ асуудал байхгүй. Тэгэхээр цаг улиралдаа тааруулна, өөрийнхөө биеийнхээ онцлогтой тааруулна. За тэгээд юу гэдгийг магадгүй өвчтэй бол тэр өвчнөдөө тааруулж хооллох нь хамгийн зөв болоод байгаа. За тэгээд бас хараад хахад хүзүүний шохоочлт гэдэг зүйл их тохиолдод байна. Энийг судалгаагаар харахад 40-с дээш насны хүмүүсийн хувьд бол 80% нь хүзүүний шохоолт гэдэг зүйл бол физиологиороо үүсэх магадлал өндөр байдаг юм байна л д. Тэгвэл энэ бидний хөдөлгөөний дутагдал дээрээс нь гар утасны хэрэглээтэй холбоотой яг ингээд ойрхон ингээд хараад хөдөлгөөнгөө тас байж байгаа шүү дээ. Энтэй холбоотой хүзүүний шохоочлт бас их үүсээд ингэж хараад байгаа. Энэ нойргуудалд юу нь яаж нөлөөлөх боломж байдаг юм бол? Нөлөөлнө. Хөдөлгөөний шохоочлтны яг нэг талтай боломжтой бол энэ бадган давмгаалсан өвч. Тэгэхээр ерөөсөө л энд юу гэдэг нь цасан хангамж ирэхгүй байна те. Булчингуудыг чангараад байна. За тэгээд хөдөлгөөн хийхгүй байгаа учраас тэнд цасан хангамж муудаад тэнд шохоожж хатуураад байна. Тэгэхээр ерөөсөө энэ дгээр ерөөсөө дэшээ тарих руу очиж байгаа цасан хангамж за тэгээд уламжлал нэг хийн гүйдлүүд энд богчж байгаа. Тэгэхээр ерөөсөө л тархины одоо хивийн амрах, за хивийн ажиллах процесс бүгдэнд нь саад учруулад байна. Тэгвэл хүзүүний шохоочлт гэдэг зүйлдээ бид нэр анхаарч ер нь урьдчилан сэргийлж эмчлэх хөл шаардлагатай юм байна. За хуйн хөрөх гэж яриад байгаа. Хуйн хөрөх гэж юу хэлээд байна? Юунаас бол бас хуйн хөрөөд байна. Тэгээд энэ бас нойргуудалд бас шалтгаалж байгаа гэж бол би ойлгож байгаа. Энэ талаар тас хэлж өгч. Ер нь хуйн хөрхийг уламжлалт аваханд яг онлын үднээс бол 2 ангилаад байгаа. Хийнээс үүдсэн хөөрөлт, одоо хий давмгай хөөрөлтүүд нөгөөд нь болохоор цуснаас үүдсэн хөөрөлт гэж. Тэгэхээр энэ ер нь аль аль нь нойргуудал нөлөөлнө. Яг тэгэхээр нэг нь яг түрүүн хэлсэнтэй нойргуудал хийшэр бадганы хий бадган одоо хий шар хоёр одоо хямрснаас үүдэлтэй нойргуудад. Тэгэхээр цус гэдэг маань өөрөө цусаар адилхан одоо халуун өвчнөд ордог. Тэгэхээр аль алийнх нь үед нойргуудаж болно. Гэхдээ тэнд нь хийх хэмжилгээ нь одоо өөр байдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө дэшээ хий хямраал одоо байх юм бол тархитлогоо гүшүүн одоо үүрэр ч юм уу те сэрээчдэг. Нөгөөдөөгөр цус шарын халуун өвчин их одоо дэшээ хөөрөөд ахаар юу гэдэг шөнийн цагаар ер нь 2-3 ч юм уу цаг үед сэрчээд байгаа. Нойргуудлыг ерөөдөө яг уламжлалт хангах ухааны талаас яг эмчилгээг нь одоо ерөөдөө яаж хийж ийн бас яг тухайн хүнд таарс эмчилгээнүүдийг хийдэг байх гэж бол ойлгож байгаа. Энэ талаас та хэлж өгч. Шалтгаан нь бас яг юунаас болсон байна гэдгээс шалтгаалаад өөр эмчилгээнүүд гэн. За цус одоо түрүүний хэлсэнтэй одоо цус шарын халуун өвч ихсэдэвэл тэрэнд дарсан хануур, шивүүр, за тэгээд туулах ч юм уу тэг гих мэтчлэнгээр одоо юу гэдэг сэрүүн чадaltaй эмчилгээнүүдийг хийн. За им тангийн сонголтын дээр ч гэсэн сэрүүн чадлын эмнүүдийг өгнө. За тэгээд зөв одоо тэгээд босоод юм одоо барай гих мэтч эмчилгээнүүдийг бүгдийг хийж байгаа. За хийний зүудэлтэй тохиолдолд харин зөв дөөнөр барай бас адилхан бүгдийг хийн. Гэхдээ илүү халуун бүлийн эмчилгээнүүдийг хийдэг гэсэн үг. За тэгээд ерөөдөө бас энэ хойр хүрэхэд тодорхой хэмжээний хүний биеийн одоо жишээлбэл анатомийн бүтцэн шүү дээ тий. Анатомийн бүтцийн одоо хүзүүц шиг одоо лордоз, кифоз, лордоз гэдэг зөв одоо хэлбэрээр одоо яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бас хэд их буруу байрлал бид нар унтаад байгаа шүү. Тэгээд энэ бас тодорхой хэмжээний хэд их өндөр дэрлэх эсвэл дэргүүн унтах ч гэдэг юм уу. Энэ бас одоо нойргуудалд тархитлогын сан хангамж хэвэн байхад ч гэдэг юм уу хэр нөлөөлж чинь. Тэгээд би надад бол яг хүнд тухайн хүнд өөрт бас таарсан дэр гэдэг зүйл бол бас маш их өндөр одоо нойргуудал гэдэг зүйл бас тодорхой хэмжээний эмчилгээний зүйл яваад байна удаа гэж харж байгаа. Та энэ тал дээр бас мэдээлэл өгч. Ерөөсөө одоо түрүүн хэлсэнтэй нуруу нугас одоо ингээд далийн одоо урагшаа хошоо болно гэдэг маань өөрөө хий цусны гүйдэл. За тэгээд тэр мэдрэлийн судалснуудыг ч гэсэн дарагдахад хүргэдэг. Ерөөсөө одоо эрүүл байх хамгийн гол чухал үндсүүдийн нэг болчиход байгаа. Тэгэхээр дэрээ тааруулна гэдэг маань өөрөө аюулгүй чухал. Хит өндөр байвал одоо нэг дэшгээ далиж чинь, хит нам байвал нөгөө дэшгээ далиж чинь. Тэгэхээр ерөөсөө яг одоо нэг ойролцоогоор нэг гараа хатгасны дайтай нэг 10 цм өндөртэй дэртэй байх нь бол яг нуруу нугас яг тэгшин байх нэг нөхцөлийг бүрдүүлээд өгч байгаа. Тэгээд нөгөө хийнээс үүдэлтэй байна уу, шараас үүдэлтэй нойргүүдэд байна уу? Одоо нойргүүдэлтэй хүн байвал те тэрэнд нь тааруулаад бас зөөлөн дулаан зарим нь бол шараас үүдэлтэй бол жоохон сэрүү өргөдөг дэрч гэдэг юм уу. Гэх мэтлэн бас сонголтууд өөрөөр байж болно.
За бид энэ хэсэг дээр бол уламжлалт хангах ухааны их эмч, за сэтгэл судлалын магистр Пүр Бадуу эмчтэй ярилцлаа. За бид дараагийн хэсэг дээр бол Япон хүмүүсийн эрүүл амьдралын хэм маяг, за тэр дотроо бол нойр одоо илүү чанартай нойр авах нь одоо яг ямар нууц нь байгаад байна гэдгийг бол үргэлжлүүлэн танд сурвалжлах болно. Дараагийн хэсэг дээр эргээд болцсон. Ерөнхий ивент тэтгэгч Lenus Smith чанарыг танд авчирна. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Япончуудын итгэлийг хүлээсэн 460 жилийн түүхтэй эрүүл мэндийн орд ирний хэрэглэл Нишикава хамтран ажиллаж байна. За Нишикавагийн хувьд бол Японы нойр судлалын шинжилгээ ухааны лабораторитой хамтран шинжил судлаад за эцэст нь гарсан бүтээгдэхүүнийг за Япон эмчийн нарийн хяналтанд одоо ингэж үргэлжлүүлэн судалгаа хийж үзсэн байдаг. За ингээд 98% эрэг үр дүн гарсан байж байгаа. За ингээд ерөнхийдөө бол Япон эмчийн зөвлөж буй дэр гэдэг одоо нэршил гарсан байдаг. За ингээд бас мөн эрүүл мэндийн орд ирний хэрэглэл гэж бас нэрлэдэг байх нэ. За Япончууд өдөрт дунджаар 5-6 цаг унтдаг. За хэдий бага унтж байгаа хэдий ч чанартай тэр нойрыг илүү сайн авч чаддагаараа ач холбогдолтой. За харин монголчуудын хувьд бол 7-9 цаг за магадгүй түүнээс их унтдаг хэдий ч за тэр чанартай бат бөх нойрыг бол авч чаддаггүй. Энэ нь эрүүл мэндийн орд ирний хэрэглэлийн одоо ойлголт болон за хэрэглээ их бага байдагтай холбогддог гэж үздэг. Нишикавагийн дэрний хувьд бол 3 тулгуурт цэгийн онолоор бол бүтээгдсэн байж байгаа. За яг одоо миний энэ гарт харагдаж байна. За 3 тулгуурт цэгийн онол гэдгийг нь хэлж өгье. За хүн унтахад үндсэндээ яг нэг хэсэг дээр илүүхээр ачаал өгөх юм бол тэр чанартай нойр бол алдагддаг гэж үздэг. За харин Нишикавагийн эргономик дэрний хувьд бол за эхний ээлжинд бол бид энэ толгоон хэсгээр бол энэ хэсэг дээр бол одоо дэрлдэг. За мөн хүзүүний хэсэг, за тэгээ мөн мөрний хэсэг гэсэн энэ 3 тулгуурт цэгийн онол дээр бол маш сайн нарийн шинжилгээ судалгаан дээр бол батлагдаж ингэж хийгдсэн учраас таны дээр бат бөх нойр чанартай нойрыг авахд илүү ихээр тусалдаг. За мөн бид нэр хөдөлгөөн хийж одоо унтдаг бол та яаж хөдөлгөөн хийсэн таны тэр 5 тухтай чанартай нойрыг авахд илүү ихээр энэ дэр туслана гэсэн үг. За яг одоо энэ миний гарт бол Нишикавагийн нэраа хүүхдийн дэр байж байна. За нэраа хүүхд болон за бага насны хүүхдүүд зориулсан дэрүүд байж байгаа. Дотроо маш олон төрөл байж байгаа. За яг энэ дэрийн хувьд бол 4 сараас эхлээд 12 настай хүүхдийн хувьд бол одоо дэрлдэг. За хүүхдийн хувьд бол маш их хөдөлгөөн хийж унтдаг. За ялангуяа тэр одоо бага уйлдаг хүүхдийг ч юм уу ээж аав нар маань их одоо авдаггүй тавьчдаг тий хэвтүүлээд байдаг. За тэгэхээр хүүхдийн нөө толгооны хэлбэр маань алдагддаг. Тэгвэл яг энэ дэрийг хэрвээ дэрлүүлвэл хүүхд маань хоёр чаа харж хөдөлж унтдаг. Энэ бүхэнд яг энэ эрүүл мэндийн дэрний хувьд бол таны хүүхдийн толгооны хэлбэр зөв байх боломжийг хангаж за мөн одоо тэр бат бөх чанартай нойрыг нь анханаас нь хүүхэд байгаас нь авах тэр зүйлийг одоо бүрдүүлж чаддаг гэсэн үг. За мөн Нишикавагийн хувьд бол агаар нэвтрүүлэгч гудс байдаг. За энэ гудсны хувьд бол таны биеийн за яг одоо жигд хуваарлалтай даралтыг одоо өгдөг учраас таны бие илүү сайн амрах боломжийг бол ус олгож идэг. За мөн матрас дэвсгэр за энэ нь бас илүү таныг чөлөөтэй байх одоо боломжийг ус олгож өгж байгаа. За мөн одоо эрүүл мэндийн орд ирний иж бүрдлүүд бол бүрэн одоо цогцоор бол нэг дор байрлсан гэдгээр давуу талтай юм байлээ. За байршлын хувьд бол Мишель Экспогийн чанх одоо арт байрлал Polaris ихтлгүүр дээр Нишикава одоо байрлаж байгаа. Тэгэхээр та яг өөрийнхөө тэр бие махбодод таарсан за мөн дэрний хувьд тэр одоо өөртөө таарсан тэр дүүргэлтийг бас хийлгээд хэмжилтүүдийг бас хийлгээд явах бүрэн боломж бол байгаа юм байна. Бүгд найрамд Солонгос улсын 29 жилийн түүхт UKR Amiga 26 төрлийн эрдэс бодис уураг агуулсан хагалгааны өмнө олон дараа бүх төрлийн хавдрын эмчилгээний үед хоолны дуршил буурсан бүхэл хоол идэж чадахгүй байгаа үед өндөр наснууд шим тэжээлэх хөх зорилгоор бүх насныхан уурган хөх зорилгоор хэрэглэх боломжтой эрүүл мэндийн шингэн хүнс 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж, сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж, гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах
Бидний сонголт хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохиулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Нойртой холбоотой нарийн мэргэжлийн дугаар бол үргэлжлэн явж байна. За бид бүхэн яг одоо 459 жилийн түүхтэй эрүүл мэндийн орд ирний одоо хэрэгсэл үйлдвэрлэгчний Шикаго брендийн за нойр судлалын мэргэжилтэн Шожи Юката ярилцгаад яг энэ ч сууж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Конничива, Конничива. Тэгэхээр яг одоо Япон хүмүүсийн амьдралын хэм маяг гэдэг зүйл бол Монгол хүмүүст бол маш их үлгэр дуурайл болж явдаг. Тийм учраас бид бүхэн Япон хүний амьдралын хэм маяг за тэр дундаас нойртой холбоотой асуудлуудыг өнөөдөр ярилцахаар сууж байгаа. За Япон хүмүүсийн хувьд бол нойр хэр чухал байдаг вэ? За тэгээд Япон хүмүүс хэдэн цаг юу унтдаг вэ? Сүүлийн үеийн Япончууд 12 цагийн үед унтах нь нийтлэг болсон. Япончуудыг дэлхийд хамгийн бага цагаар цөөхөн цагаар унтдаг хүмүүс гэж үздэг. Дунджаараа 7 цаг 20 минут унтдаг гэж үздэг. Ерөнхийдөө бага цаг унтдаг байгаа. Тэгвэл энэ бага цаг унтсан ч гэсэн одоо тэр чанартай нойрыг хэр сайн авч яа. Энэ өөрөө газар нутгийн онцлогтой байна уу? Ер нь амьдралын хэм маягт нь их завгүй байдаг учраас энэ бага цаг унтаад байна уу? Тэр унтаж байгаа цаг хугацаа бага хэдий ч тэр унталт нойрны чанар гэдэг юмыг сайжруулахын тулд их анхаардаг. Сүүлийн үед нойрны чанар гэдэг агуулгаар нь авч үзвэл нийт унтах хугацаа гэдэг юмыг тодорхой хэмжээнд заахгүй байвал яг нөгөө даралт ихсгээс эхлээд элдв өвчин тусдаг гэх мэтчлэн асуудал байдаг учраас энэ асуудал дээр нэлээд их анхаарч ажилладаг болсон. За тэгээ Япон хүмүүс одоо нэгэндээ төвөг удахгүй байх энэ зүйлийг бол амьдралдаа маш их гоё хэрэгжүүлдэг. За тэгвэл энэ бол өөрөө тэр стрессийг бол маш ихээр бууруулж байгаа зүйл байна. Япон хүмүүс яаж амьдралдаа ингэж гоё хэрэгжүүлж чаддаг вэ? За Япончуудын хувьд ээжүүд нь хүүхдүүдээ багаас нь бусдад ерөөсөө саад болж болохгүй шүү, төвөг удаж болохгүй шүү гэдэг байдлаар сургадаг. Ихэнх айлын одоо эцэгтэй нар ээжүүд ингэж сургадаг учраас Япончуудын хувьд энэ хүмүүжлийг амьдрал дээр их чухалчилдаг. Энэ нэг чухал болов уу гэж бодож байна. Япон хүмүүс яг дэлхий дээр бас 100 нас буюу түүнээс дээш нассан хүний тоогоороо бас их дээгүр ордог юм байлээ. За тэгвэл яг энэ урд насалж байгаа энэ зүйлд бол тэр нөгөө чанартай сайн нойр авж байгаа гэдэг зүйл бол их нөлөөлж байгаа байх. Та яг энэ талаар бас хэлж өгөөч. За Япончуудын хувьд хооллолт тэгээд хөдөлгөөн, нойр гэдэг 3 зүйлд анхаарлаа их хандуулдаг. Тэгэхээр хоол хөдөлгөөнтэй баг ижил төвшөнд яг нойрыг чухалчилж авч үздэг, маш их чухалчилдаг. Энэ нэг чухал болов уу гэж бодож байна. Японд байгаа хүмүүсийн одоо влог ч юм уу нэвтрүүлгийг үзэхээр Япон дунд сургуулийн хүүхдүүд өөрсдөө өглөө босоод хоолоо хийгээд бэлдээд аваа явчихдаг. Тэгвэл яг энэ хоолтын энэ онцлогуд дээр нь яг ямар одоо зүйлүүд байж байна. Яг энэ урт удаан наслаад байгаа, эрүүл амьдраад байгаа энэ зүйл яг Япон хүмүүсийн хэрглэж байгаа ямар одоо хүнсний сонголтондоо байх шиг байна. За одоо бол маш олон төрлийн зүйл иддэг болсон. Ер нь уламжлалтаар хэрвэл цагаан будаа, мисо, ширээ, аль эсвэл дээр нь мах ч юм уу заагас идэж байгаа. Дээрээс нь салат иддэг. Тэгэхээр үндсэн хоол болоод нэмэлт хоол гэдэг байдлаар балансыг нь барьсан байдалтай хоолыг иддэг. Энэ нь онцлог юм болов уу гэж бодож байна. Япон хүмүүсийн амьдралын хэм маягт ер нь өдөрт хэдэн удаа хооллохыг хэлж өгдөг вэ? За Япончууд бол 3 удаа хоол иддэг. Өглөө, өдөр, орой. За тэгээд оройн хоолны хувьд ярил хитрхи их оройтож оройн хоолыг иддэггүй. Оройн хоолыг аль болох эрт идвэл бид сайн гэж үздэг. Ер нь бол оройтож оройн хоолыг идэхгүй байхыг хичээдэг. Япон хүүхдүүдийн бас яг нэг онцлог нь юу вэ гэхээр нөө сахарын хэрэглээ хэр байдаг вэ? Монголд яг энэ хүүхдүүдийн сахарын хэрэглээ гэдэг зүйл бол маш их өндөр байдаг. Тэгээ тэрийгээ дагаад энэ өвчлөл гэдэг зүйл бол маш их залуужж байгаа. Яг Монгол хүмүүс бол нөө сумо үздэг штэ. Одоо Ама Бэмтөрж гээд сумо байдаг. Тэгээ Харамо Фужи. Тэгээ энэ хүмүүс манлахаар Монголд ирээд Японд бол яг энэ сахар чихрийг бол зардаг. Гэхдээ Япон хүүхдүүд юу авах вэ? Идэх сонголтоо өөрөө маш гоё зөв хийчихдэг гэж ярьсан. Тэгвэл хүүхдүүдтэй та ч гэсэн одоо хүүхдтэй тэр сахарын хэрэглээг нь яаж хяндаг вэ? Энэ талаар хэлж өгч.
За тэгэхэд би яг сахарын хэрэглээтэй холбоотой яг мэрэгжлийн хүн биш болохоор хариулахад бол хэцүү байна. Гэхдээ хүүхдүүдийн идэж байгаа чихрийн хувьд ярих юм бол ихэнхдээ ээж аав нь тодорхой хэмжээнд иймэрхүү хэмжээнд идэх ёстой шүү гэдгийг нь тодорхойлоод аль болох эрүүл жимсийг нийдүүлэх гэдэг тийм хандлага нэмэгдэж байгаа. Тэгээд эрүүл мэндэд анхаарна гэдэг нь их чухал байгаа болов уу гэж бодож байна. Япон хүмүүсийн амьдралын хэм маяг дээр та түрүүн хэллээ. Дасгал хөдөлгөөн бас байдаг гэлээ. Япон хүмүүс дасгал хөдөлгөөн хэр хийдэг вэ? Монгол хүмүүс сүүлийн үед өглөө босоод гүйдэг, алхдаг хүмүүс бас нэмэгдэж байгаа. Япон хүмүүсийг ингээд харахаар миний уулзчихсан Япон хүмүүс дотор ч гэсэн ерөөсө жинхэнэ илүүдэлтэй хүн байдгүй. Тэгэд энэ эрүүл хоолтондоо байгаад тах шиг байна. Дээрээс нь дасгал хөдөлгөөн маш сайн хийж явах шиг байна л та. Тэгвэл дасгал хөдөлгөөн хэр сайн хийдэг вэ? Та ч гэсэн одоо жинхэнэ илүүдэлгүй байна шүү дээ. Мэдээч хэрэг хоол хөдөлгөөн гэдэг зүйл байгаа. Гэхдээ тэрнээс гадна нойр гэдэг зүйлийг тархалтад нөлөөлнө гэж үздэг. Сайн унтаж чадахгүй байх юм бол хотоод хоосон байх тийм мэдрэмж гардаг. Тэгэхээр нойр дутуу байсан тохиолдолд их идэх хандлагатай болчихдог. Тийм ч учраас японочууд өглөө маш их гүйдэг хүмүүс байдаг. Мэдээч хэрэг хоол бол дээрээс нь хөдөлгөөн гэдэг зүйлийг анхаарч чухалчилдаг. Япон хүмүүс тэгвэл одоо чанартай нойр авахын тулд юун дээр илүүхээр анхаардаг вэ? За Nishikawa брэнд ч гэсэндээ одоо энэс санал болгож байгаа. Унтахаас өмнө юу хийх вэ гэдэг нь их чухал болдог. Жишээлбэл яг унтахаас өмнө хөдөлгөөн хийж болохгүй. Хооллсны дараа, усанд орсны дараа биеэ дулаан байлгах хэрэгтэй. Японочууд бол ванд их ордог. Ванд орсноор биеийн дулаан нэмэгддэг. За эсвэл ванд орохгүй ч гэсэн шүршүүрт орохдоо хүзүү, бугуй тэр хэсэг дээр бол халуун орчныг үүсгэсэн тохиолдолд цусны эргэлтээ сайжруулад биеэ дулаацуулсан тохиолдолд одоо нөгөө унтаж чаддаг. Тэгэхээр унтахаас өмнө магадгүй халуун сүү удаг ч юм уу одоо биеэ илүү тийм тайвшруулсан байдлыг бий болгож чадах юм бол илүү чанартай энерги авч чадна гэж үздэг. Халуун ваананд унтахтаа ордог гэж штэ. Энийг жишээлбэл 7 хоногт хэд удаа орох вэ? Эсвэл өдрө болгон халуун ваанд орж унтах тал руугаа илүү анхаардаг. За миний хувьд бол өдөр болгон ваанд ордог. Сүүлийн үедээ залуучдын хувьд ваанд орж байгаа цаг нь одоо хайран байна гэж үзээд орохгүй хүүхэд залуус ч гэсэн олон болоод байгаа. Япон хүмүүс одоо ерөөхдөө бага унтаад штэ. Уг нь бол хүмүүсийн чинь насанд хүрсэн хүнийг бол нэг 7-оос 9 цаг унтахыг бол зөвлөж байгаа. За тэгвэл Япон хүмүүс бол эндээс харьцангуй бага унтаад байна. Мэдээж яг энэ одоо ажил хөдөлмөр энэ завгүй байдал маш их байдаг баг. Тэгвэл яг тэр чанартай нойрыг авахд бол илүүхээр бас одоо яг миний харж байгаагаар бас яг энэ орд ирний хэрэгслүүд бас их нөлөөлж ийн удаа гэж харж байгаа. Тэгвэл Япон хүмүүс яг орд ирний хэрэгсэл дээр ч юм уу одоо дэрэндээч гэдэг юм уу те 5 тухтай байдалтай хэрэг анхаард юм болоо. Унтах хэрэгслийн хувьд бол биед таарсан хэрэгслийг сонгох нь их чухал болоод байгаа. Жишээлбэл гудас байж болж байна. Тэгээ гудас нь болохоор биеийн дулаан, биеийн жинг тархах тийм төрлийн гудас. Тэгээд биеийн дулааныг гадагшлуулах гэдэг ийм хоёр функцтэй матрас байх юм бол сайн матрас байгаа. За дэрэн дээр аваад үзвэл биеийн одоо энэ шугамд таарсан өндөртөө дээрэс нь бас ингээд хүрч байгаа мэдрэмжийн хувьд яг өөрт таалагдсан мэдрэмж тэрнтэй холбоотой материалыг сонгож чадсан тохиолдолд илүү сайн унтаж чаддаг гэж үздэг. Яг одоо Nishikawa брендийн талаараас асуумаар байна. Тэгээд Nishikawa брэнд бол өөрөө нарийн судалгааны одоо хүрээлэн багтаа ингэж ажилладаг юм байна. Тэгээд энэ нь 3 тулгуур цэгийн онол дээр тулгуурлаж хийгддэг гэж бол ойлгосон. Тэгвэл та яг энэ талаар бас хэлж өгөөч. За Nishikawад болохоор нойрны судалгааны хүрээлэн гэж байдаг. 40 жилийн хугацаанд судалгаа хийж байгаа ийм хүрээлэн. Судалгааны үр дүн болохоор дагц болоод яг энэ хүзүүний ард тал дээр тэгээд нурууны яг тэр дарагдж байгаа даралтын хэмжээ нь болохоор бүгдээрээ адилхан тэнцвэртэй байх гэдэг зарчмаар тэр 3 тулгуурт цэгийн онол гэж хэлж байгаа юм. За Nishikawa брендийн бүтээгдэхүүн болохоор тэр 3 цул цэгт тулгуурын онол нийцсэн бүтээгдэхүүн дандаа байгаа. Жишээлбэл зочид буудлын одоо дээр болохоор ийм бөөрийнхээ хэлбэртэй байдаг. За тэгвэл манай бүтээгдэхүүн болохоор доод талынх нь голын хэсэг нь бол илүү. Одоо ийм хотойсон байдаг учраас толгойн арын хэсэгт бол одоо илүү нийцсэн байдаг. Тэр нь болохоор 3 тулгуурт цэгийн онолд бол нийцсэн байдаг. Nishikawa брендийн 3 тулгуур цэгийн онол дээр тулгуурсан орд ирний хэрэгслийг бол мэдээж судалгаагаар бол хийгдсэн баг. Энэ дээр ер нь харж яхад үр дүн ер нь хэрэг өндөр гарсан байдаг юм бол
хэрэглэгчдэд яг хэрэглүүлсний дараа тэр сан сэтгэлдлийг нь сонсдог. Тэрнээс гадна яг захиалгаар тухайн хүнд зориулсан дэрийг үйлдвэрлэж байгаа. За тийм дэр нь болохоор яг тэр 3 тулгуурт онол дээр бол ерөнхийдөө суурилсан дэрийг үйлдвэрлэж байгаа юм. За энэ хэрэглэж байгаа хүмүүс болохоор миний яг биеийн онцлогт илүү таарсан байна гэж бол хариу хэлдэг. Яг одоо Nishikawa брендийн дэрийг хүн сонгохчлаа гэж бодоход эхний ээлжинд одоо яг өөр таарсан дэрийн одоо тэр хэмжилтийг хийлэгдэв юм байна. За хэмжилт хийлэхдээ тухайн хүн ер нь юун дээр анхаарах хэвтэй. Ер нь хүн болгонд хэмжилт хийгээд яг таарсан дэрийг нь сонгож өгөх бол бүрэн боломж байгаа юм. Японд болохоор нойр судлалын мэрэгчлэлтэн гэж одоо ийм сертификат байдаг. За би бас тэр сертификаттай хүн нь ерөнхийдөө манай тэр нойр судлалын хүрээлэнгийн сургалтууд дээр хамрагдаад тэндээс сертификат авдаг юм. Монголд бас одоо энэ дэрийг худалдаалж байгаа. Борлуулалтын ажилтнуудад одоо тэр ур чадварыг олгож байгаа. Тэгэхээр Монголд зарж байгаа борлуулалтын ажилтнуудаас ч гэсэндээ тэр мэдээллийг авах боломжтой. Дэрний талаар ерөнхийдөө ойлголтыг авчлаа. За яг унтахад зөвхөн дэрнээс гадна бас өөр одоо ор дэрний хэрэгслүүд байгаа бах. Тэгвэл Nishikawa брэнд өөр ямар одоо ор дэрний хэрэгслүүд байдаг вэ? Та бас дурдж хэлж өгөөч. Гудас байгаа тэр зөөлөвч байна. За тэгээд хүнжил байгаа. Тэгээд алчуурууд, за тэгээд унтлагын хувцас байна. Унтахад шаардлагатай бараг бүх төрлийн одоо хэрэгслүүдийг манайх зардаг юм аа. Нойргуудл Монголд яг айгүй залуучсан байгаа. Тэгээд одоо миний үеийн залуучууд ч айгүй нойргуудалд ордог болсон байгаа л да. Тэгээд энэ бол амьдралын хэм маягтай холбоотой баг. За Японы хувьд Nishikawa болохоор 10,000 хүнээс жил болгон судалгаа авдаг. Тэгээд яг унтах чанар одоо унтлахын нойрны чанарыг бол судалж байдаг. Японд ярил одоо 3-2 дээр нь бол нойргүйдлийн асуудал байдгаа гэж хариулдаг. 3 хүний 2 нь нойргүйдлийн асуудалтай гэж хариулдаг. Тэгээд ерөнхийдөө 3-2 гэдэг тоо бол сайжирч байгаа чиглэл харьцангуй харагдаж байгаа. Нийт нөхцлөөр харах юм бол компаниуд яг нойргүйдлийн талаар сургалт явуулдаг ч гэдэг юм уу, тиймэрхүү комент байдаг. Тэгээд нойргүйдлийг арилгах тийм одоо консулаар өгч байгаа компаниуд дээр очдог хүмүүс ч гэсэн байдаг. Тэгэхээр бол компаниудын хувьд илүү сайн нойртой хонсны үндсэн дээр илүү сайн гүйцэтгэлтэй ажиллана гэсэн тийм хандлага байдаг. Японд ч гэсэн одоо энэ хандлага нэмэгдэж байгаа. Унтахад үндсэндээ бол мэдээж эрүүл хоолтол чухал байна. За тэгээд тасал хөдөлгөөн сайн хийж явах хэрэгтэй байна. За тэгээд мэдээж яг одоо чанартай сайн унтахад бол ор дэрний хэрэгсэл бол зайлшгүй чухал юм байна гэдгийг бол одоо манай үзэгчид бол ойлгож авсан баг. За яг хүмүүс тэгээд энэ дээр бас нэг юм зүйлийг асуухасаа гэж бодож байгаа. Японд нойрыг илүүхээр сайжруулах талаасаа ч юм уу яг ийм хүнснүүдийг илүү хэрэгэлдэг ч гэдэг юм уу. Яг тийм зүйлүүд байдаг болоо. Тийм зүйл байдаг бол та бас хэлж өгөөч. Хоолны хувьд мэдээч хэрэг тэнцвэртэй, шимт хичээлтэй зүйл зүгээр байгаа. Нойрны хувьд аваад үзэх юм бол яг унтахынхаа өмнө идэх гэхээс илүү 1-2 цагийн өмнө идэх хэрэгтэй гэж үздэг. Мэдээч хэрэг хоолны хувьд тэнцвэртэй, шимт хичээлтэй байна. Хамгийн гол асуудал нь яг унтахаас өмнө биш, яг унтахаас 1-2 цагийн өмнө идсэн байх нь чухал гэж үздэг. Таны одоо ажиллаж байгаа Nishikawa брэнд удахгүй 460 жил болгож байгаа юм байна. Тэгэхээр энэ бол маш их хугацаа, маш урт түүх байна. Тэгэхээр би ч гэсэн өөрөө Nishikawa брендийн хэрэглэгч болоод бас удаж байгаа. Тэгээд дэрээ байнга ингээд аваа явдаг. Одоо хөдөөч явсан, аялалч явсан аваа явдаг. Монголд болохоор дэрээ авч явах нь өөрөө бас яг муу гэдэг нэг юм ойлголт байдаг. Гэхдээ энэ бол яг юм батлагдсан зүйл бол биш. Тийм учраас яг ингээд нэг дасцсан тохиолдолд дэрийг бол байнга ингэж одоо дэрлээд явах нь бол чухал санагдсан. Тэгээд таны хувьд ч гэсэн яг одоо манай сонсогч нарт өнөөдөр бас ингэж Японы амьдралын хэм маяг болон за Nishikawa брендийн онцлог давуу талыг хэлж өгсөнд ямар тааж баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд бас өндөрөөс өндөр амжилт хүсье. Та тэгээ манай сонсогч нарт үзэж байгаа хүмүүст хандаад яг одоо эрүүл байхад яг ийм зүйлүүд чухал юм биш үү гэдэг талаас яг сүүлд нь бас нэг гоё амжилт хүсье үг хэлж өгөөч. За эрүүл байхын тулд хоол, хөдөлгөөн, нойр, ялангуяа нойр 3 дахь нь хамгийн чухал байгаа биз. Одоо зөвхөн биеийн амраанд гэхээс гадна илүү дархлаажуулалтыг дэмжих хэрэгтэй гэж үздэг. Ханид төрөхгүй байна. За тэгээд дарал ихсэг гэх мэтчлэн өвчин тусахгүй байхыг чухалчилж байгаа учраас та бүхэн нойрондоо илүү сайн анхаарад өөрийнхөө хувийн амьдралыг илүү аз жаргалтай болгоосай гэж хүсэж байна. Баярлалаа. За бид бүхэн яг нойртой холбоотой
яг одоо Монгол талаас зам Япон талаас бас одоо мэрэгжлийн хүмүүстэй уулзаж та бүхэндээс мэдээлэл хүргэлээ. За яг энэ хэсэг дээр бол бид нэр за 459 жилийн түүхтэй буюу одоо удахгүй 460 жилийн түүхтэй болох гэж байгаа. За Японы эрүүл мэндийн ордерны хэрэгсэлний брэнд Shikawa брэндийн одоо нойр судлалын мэрэгчлэн Shoji Yokota ярилцлаа. Тэгээд бүгдээрээ нойртой холбоотой зүйлүүдийг ойлгож авсан баг. За бидний өмнө бас шүрэн доктортой нойртой холбоотой маш гоё дугаарыг хийсэн байгаа. Тэгээд бүгдээрээ нойр бол өөрөө маш чухал юм а гэдгийг бүгдээрээ ойлгож авсан баг. Дараагийн чухал зөвлөгөөгөөр иргэн уулзлаа. Баяр таа.